Сарын 3 дүүч ингээд ярьдаг. Шинэ 8-15 битүү ингээд бурхнаас арилгатай өдрүүдтэй. Энэ зулын 25 гэдэг чих буян урааж буйнаа аривжуулж тэгж өнгөрөөдөг. Цагийн их хурал гэж ярьдаг да. Богд ламын жан чалсан тэмдэглэлт өдөр тэрвээр ламыгаа тагч буян урааж байгаа. Нэг дуганд нь богд ламын чок гэдэг ном байна. Нөгөө дуганд нь сандуу бурхны тахилга. Нэг нь судрын ёсны хурал гэх юм. Нөгөө сандуу нь болохоор тарины ёсны хурал гэх юм. Богд ламын шашин чинь судар тариныг хослон барилдуулсан бас тэр утгаараа болж байгаа. Сандуу бурхан, тэмчиг бурхан гэдэг, жигжил бурхан гэдэг байдаг. Ядсан бурхтууд. Тэр болохоор ханцгүй дандрын ёсны бурхтууд. Тарины нарийн бурхтууд л та. Тэгээ тэр бурхны л дэлгэрэнгүй дахлаг гэсэн үг л дээ. Шарын шашны эзэн богд ламда залбирал ерөөл талбич. Тэр зам мөрөөр замнахыг одоо хүсэж мөрөөдөж тэ мэгдсэн их уншдаг. 9 шатны мэгдсэн гэж байдаг уртаараа. Тэгээ 5 шатных байна. 4 шатных. Шат гэдэг нь одоо нэг мөр 9 мөрних гэх юм уу? 5 мөрний 4 мөрний аль ч мэгцмэн уншсан болно. Бүх бурхан урагдаад эргэсэн гомбод орж байгаа. Тэгээ эргэсэн гомбын мөн чанар болсон богд лам гэж залбирч байгаа. Тийм л залбиралт. Цаашлуулал 5 язгуурын бурхан тавуулаа багтсан энэ. Тэгж л айлдчихсан тал багш нар энэ. Тэгээд бурхны сургаалыг л сайн судалж чадах чинээгээр л мөрдлөг болгож явбал хоош хоошийн төрөл энэ насны амьдрал ах уянаас ламг юм хамаарч сайн сайхан юм гарч байгаа. Тэрэндээ л хичээх л ёстой юм даа гэд тэгж хэлээ та.